За, сайн мэцгэн монголчуудаа би өнөөдөр та бүхэнд Кобе хотод байдаг нэгэн сонирхолтой буудлын талаар та бүхэндээ ярьж өгөх болно. За, энэ яагаад сонирхолтой гэж байгаа вэ гэхээр энэ буудал нь анх 1959 онд Японы Кобе хотын бомтын ажилчдад зориулсан байр болж ингээд байгуулагдсан юм 3 давхар байр байгаад байгаа юм. За, гаднаас харахаар нэг иймэрхүү маш хуучны харагдж байгааз. За тэгээд энийг болохоор Санва хотиро гэж Япончууд өөрсдөө нэрлэдэг Санва буудал. За тэгээд энэ буудалд одоо саяхан хүмүүс маш их очиж бичлэг хийж байгаа. Тэгээд дотор нь орохоор ингээд нойлын үнэр бол үнэхээр амар үнэртдэг. Тэгээд гудаас хүнжил бүх юм ийм заваан тий бохор ерөөсө цэвэрлэгээ бараг ордгүй юм шиг ийм. Тэгээд маш олон өрөөтэй. Тэг хан майгүй чивэрхэн юу нэмгэн телевизийн дуу ингээд хажуу өрөөнд нь сонсогддог гинэ. За тэгээд ингээд Google Map дээр нь ороод хүмүүсийн сэтгэлийг уншсан чинь хүмүүс бүр яаж ийм газар унтах юм бэ? Хараад л бүр ингээд бөөлж сүрж ийна. Дотор мухай оригж ийна гэсэн сэтгэлүүд байсан. Тэгтээ гадаад хүмүүс бас айгүй их байлээ. Зарим нь бол айгүй хямдхан байсан. Галтарины буудалтайгаа маш ойрхон байсан. Мөнгө бага зарлагдаж аялах чаа хүмүүс бол маш тохиромжтой буудал шүү гэх мэтчлэн тий. Тэг ингээ харахаар хажуудаа юм coin locker-тэй тэ зоос хийгээд ачаагаа хадгалцдаг. Тэгээд coin laundry-тэй бас зоосоо хийгээд хувцас угаачдаг ийм гаднаа бас тийм ундааны машин дээр тавьчихсан ийм байр байгаа юм. За тэгээд гадна талаасаа бол ямар нэгэн тийм сони юм бол байхгүй. Дотор нь ороо явахаар үнэхээр ийм аимшигтай юм шиг надад санагдсан. Тэгээд хүмүүсийн бичлэгийг нь үзээд би бас монголчуудтай сонирхуулъя гэж бодоод монголчууд бол яаж ч ядарсан монгол хүн байсан бараг ийм буудалд бол хонохгүй байх заяа. Тэгээд үүний хувьд болохоор үнэхээр хямдхан. За 1100 йен буюу 20 мянга тий. Тэгээд телевизтэй өрөө нь болохоор 1550 йен ахгүй. Одоо энэ саяны зураг болохоор телевизтэй өрөө нь л да. Тэгээд энэ болохоор ийм түлхүүр авдаг хэсэг нь одоо оноос ам буюу эзэн нь суудаг гэсэн. За тэгээд түлхүүрээ аваад ингээд коридороор яваад бас бичлэг хийж байгаа юмс нэгээр инээдтэй тийм яриа л дээ. Ямар аимшигтэй санагдчихна гэх мэтчлэн тэгээд ярьжсэн. Тэгээд түлхүүрний оронд ингээд хайж өгдөг. Тэг хайжаар нь яах юм бэ гэж. Зүгээр л нэг юм уяагаар цахилгааны утсаар ингээд уйжчихсан баа. Тэрийг хайжлал чи ингээд орж болно гэд ингээд ордог тийм ийм буудал байсан. Тэгээд штэ ингээд харахаар энэчний ингээд пив зардаг хэсэгтэй. Тэгээд энд болохоор юм хөвшин хүмүүс бас айгүйх амьдардаг гинэ. Бараг 10-аад ийм хөвшин настай хүмүүс амьдардаг. Тэгээд заримдаа хүүхдүүд нь ингээд одоо түрээсийг нь авчирч төлж ингээд тэр хүмүүс нь амьдардаг гэж нэг сонинд одоо тэр оноо санаа ярьслага өгсөн байсан. Тэгээд яаж ийм газар одоо хөрх амьтад амьдраад яваад идэм юм бол тий бас айгүй хэцүү санагдсан надад тэрийг уншаад. Тэгээд хэрвээ та бүхэн байсан бол энэ буудалд одоо нэг хон чадах байсан уу, амьдарч чадах байсан уу тэгээд сэтгэлээ үлдээгээрээ. Манай Монголд бас арай ч ийм буудал бас байхгүй баха. Тэгээд миний хувьд бол бас нэг сен те 1000 йен байсан ч бас энэ буудал харгуул надад санагдсан. Бараг үнгүй байсан ч бараг буудал харгуу санагдсан. Тэгээд та бүхэнд ямар санагдсан бэ? Сэтгэлээ үлдээгээрээ. Тэгээд дараагийн дугаараараа бас нэг сонирхолтой газрын талаар ярьж өгөх болно. Баярлалаа. Баяртай.